Сайн уу, ичээгөө таруул байна. Ингээ шинэ 7 хоногийн энерги чинь ямар байх вэ гэдэг үстээр жижиг уншлага хийж гин бичлэгээ зогсоож агаад хүзрөө сонгоорой. Зүүн гартлаасаа 1 2 3 гэсэн сонголтоор сонголт явагдах болно. За эхний хүзрийг сонгосон хүмүүсийн маань хувьд аягны 8 болон нот хавь гэсэн 2 хүзэр маань гарч ирсэн байна. За жилийн тал дээр ямар нэгэн байдлаар өнгөрсөн 7 хоногт хийсэн юм чинь зогсон байдалд орсон, ерөөсөө урагшлахгүй байсан тийм хүмүүсийн маань хувьд шинэ аргаар оролдож үзэх, арай өөр аргыг туршиж үзхийг бол хүзрнүүд маань санал болгож байна. Ямар нэгэн байдлаар хүн хоорондын харилцаа болон хайр дурлалын харилцаан дээр сэтгэл ханамжгүй зүйл байсан бол түр хугацаанд харилцаандаа зай аваад дахин нэг бодож үзхийг бол хүзрнүүд маань хэлж байна. За хоёр дахь хүзрийг сонгосон хүмүүсийн маань хувьд сэлэмний 2 болон уншлага авж гинэ гэсэн 2 хүзэр маань гарч ирсэн байна. За та нарын маань хувьд эх 7 хоног ямар нэгэн байдлаар нэлээд шинэ зүйлтэй нүүр тулсан ойлгомжгүй харилцаа болон за шинэ ажлууд бол нэлээд их гарч ирэх үзэл харагдаж байна. Шийдвэр гаргах хэрэгцээтэй тийм үйл явдлууд олноороо тохиолдох үзэл харагдаж байна. За тухайн үед ямар арга хэмжээ авбал зүгээрээ гэхээр өөрийнхөө зөвлөгөө авдаг, хин нэгнээс тусламж авах, хүмүүсээс асуух, тухайн үйл явдлын талаар нэлээд дэлгэрэнгүй судалгаа хийхийг бол хүзрнүүд маань хэлж байна. За харилцааны хувь дээр бие-бинийгээ илүү сайн ойлгох тал дээр анхаарлаа хандуулж, за нэг талаараа уншлага хийлгэх ч юм уу те, ямар нэгэн тохиолдоод байгаа нүдийг чинь боогод байгаа тэр болтыг авах арга хэмжээг өөрийнхөө хувьд гүйцэтгээрэй гэж хүзрнүүд маань хэлж байна. За 3 дахь хүзрийг сонгосон хүмүүсийн маань хувьд аягны хаан болон за turning your back гэсэн юм 2 хүзэр бол гарч ирсэн байна. За нэлээд юм бүтээлч бөгөөд за ажил үйлсийн хувьд тогтвортой ийм 7 хоног бол болох үс харагдаж байна. За мөн дээд албан тушаалынхаа хүмүүсээс магтаал сайшаал хүртэх, за тэдгээр урмыг хүлээж авч ажил болон өөрийнхөө бүтээлч байдал дээр нэлээд ашиглах хуйц тийм гайхамшигтай 7 хоног болохоор бол харагдаж байна. За нөгөө талаараа ямар нэгэн ажлын байран дээр эсвэл хүн хоорондын харилцаан дээр жоохон өөрт чинь дургуй ч юм уу нэг юм хов хөрөлдөх тал гэдэг хүмүүсээс зайгаа барихыг, за тэдгээр хүмүүсийн атаачтоноос холуур байхыг бол хүзрнүүд маань сануулж байна. За ямар нэгэн байдлаар өөрт чинь тааламжгүй санагддаг тэр харилцааг орхих, дуусгахад бас мөн тааламжтай 7 хоног байх болно. За ингээд бүгдэнд нь шинэ 7 хоногийн ажил үйлсэд нь амжилт хүсье.